Hi guys. Өдрийн мэнд. Өнөөдөр энэ хүү бичлэгээрээ би та нартай өөрийнхөө илүүдэлжинг хэрхэн хаяад хэрхэн эрүүл одоо зөв аргаар 55 кг болсон талаараа хуваалцгаална. Миний хувьд бол өндөр 178, яс тамтай нэлээ өндөр. Харин жингийн хувьд бол 55 кг. Магадгүй 178 өндөртэй хүний хувьд бол 55 кг жин бол нэлээд бага. Яг нөгөө нэг юм секшнээр ингээ хуваацсан байдаг шүү дээ, тэд өндөртэй бол тэдэн килограмм жинтэй байх ёстой гэсэн нэг тийм стандарт байдаг шүү дээ. Тэрний хувьд бол миний жин хамаагүй бага. Гэхдээ би өөрөө нэг 55 кг болъё гэж нэг хичээгээд улаарад нэг дайет майт бариад тэгээд 55 кг жинтэй болчоогүй. Өдөр тутмын эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн тэгэл болсон ер нь бол нэг тийм онцгой дайет энэ төр бол ерөөсөө бариагүй. Би 2 хүүхэдтэй. Том хүүхэд маань одоо 6 настай, бага маань 6 сартай. Тэгэд 2 удаа төрөхөд бол хоёулын дээр нь бахан бол жин нэмжсэн. Жин нэмэхээр миний одоо нэг өндөр болохоор нэг биеэрээ нэг жин нэмсэн юм шиг бол харагддаггүй. Хацраараа ингээд жин нэмждэг нэг юм давхар юутэй болоод те ингээд хацар бүр ингээд нэлээ угаасаа ийм шанаа томтой те угаасаа ийм хацар томтой байтал нөгөө жин нэмээ таргалчингууд улам ийм том хацартай болоо. Би тэгээд тэрэндээ айгу дургу тэгж жоохон жин нэмчихэр ингээд миний жоохон стресстэй байдаг. Тийм учраас айгу өдөр тутамдаа зөв хооллоод хөдөлгөөнтэй аль болох дасгал хөдөлгөөн хийгээд хэдий одоо мэдээж жоохон хүүхдтэй учраас жимд очоод дасгал хийгээд чадахгүй ч гэсэн өдөр тутамдаа аль болох хөдөлгөөнтэй. Ан дээрээ нэг хөвтөө тийм хөдөлгөөнгөө байгаад ах бол нэг дургу аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. За тэгээд мэдээж одоо хөхүүлж авах үед бол ямар нэгэн тийм спешиал дайет ч юм уу тийм ямар нэгэн дэглэм бол ерөөсөө барьж байгаагүй. Хүүхдээ хөхүүлж яг дуусгаад хөхнөөс нь гаргасны дараа яг жиндээ анхаарч эхэлсэн. Жиндээ яг анхаарч эхлэх гэхлээр би нэг одоо зарим манай эмэгтэйчүүд бас жоохон алдаа гаргадаг л да ингээд гинт нэг ямар нэгэн дайет бариад ч юм уу өндөгний дэглэм байна. Тэр одоо чавганы дэглэм байна. Одоо юу гэдэг юм мацаг барьж ийн хүмүүс. Тэгээд тэр олон одоо дэглэмүүдийг бариад өөрийнхөө хоолыг одоо хориод өөрийгөө зовоогоод тэгж одоо турах бол айгүй хэцүү. Тэгж байгаа эмэгтэйчүүд октоудаа одоо маш амархнаар өөртөө амттайгаар нэгэн жүүсийг хийгээд жиндээ хүрэх боломжийг та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр магадгүй та зүгээр л өөрийнхөө хоолыг ерөөсөө ингээ хасмааргүй санагдаад өдөр тутмынхаа яг иддэг хоолоо идээд тэгээд хажуугаар нь жин нэмэхгүй. Өдрийн одоо мөрөөдөл бол тийм шүү дээ. Идээд байгаа хэрнээ таргалахгүй байх шүү дээ. Тэгэхээр тийм боломж л байд юм бэлээ. Тэгэхээр магадгүй ингээд өнөөдөр та ингээд оройныхоо хоолыг идчихэд за энэ хоолыг арай их идчихлээ. Миний ходоодонд одоо илүүдэл одоо болоод нэг намайг ингээд таргалуулна гэд ингээд бодоод стресстэй байх ямар ч шаардлага байхгүй. Тэхийн тулд хажуугаар нь та хоолоо шингээх, өөрийнхөө ходоодыг цэвэрлэх, тийм детокс хийх маягийн жүүсийг ингээд өдөрт нэг удаа л уухад бол эзэн одоо хоолны чинь нөгөө илүүдэл фатыг шингээгээд бохирдлыг чинь ингээд цэвэрлээд гиз ходоодыг чинь маш гоё цэвэрхэн байлгадаг тийм жүүс байдаг. Тэгэхээр миний хувьд бол ерөөсөө өдөрт 3 удаа хоолдог. Өглөө яг цайгаа уун, гэрийнхэнтэйгээ хамт өндөг юм уу, оатмейл ч юм уу, заримдаа манай хүүхд панкейкэнд айгуу дуртай, панкейкийн ч юм уу ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэйгээ хамт ингээд нөхөртөйгээ хамт өглөөнийхөө цайг бол уун. Тэгээ өдрийн хоолыг бас ингээд идэн. Өдрийн хоолндоо хөвчлэн тэгээ нөгөө хүүхдтэй хоол хийж өгдөг болохоор одоо бантангийн ч юм уу, будатай шүлийн ч юм уу нөгөө шүлтэй хоолыг хийж өгөөд давхар тэрнээс нь би өөрөө идчихдэг. Оройн хоолндоо бол мэдээж яг оройныхоо хоолыг хамт ингээд иддэг. Цовин, гурилтай шүл одоо юу гэдэг лавшаад, бууз, хуушуур гэдэг ер нь хөвчлэн монгол хоолнуудаа хийж иддэг. Тэгээ оройныхоо хоолноос бол би яг ингээд адилхан гэрийнхэнтэйгээ хамт сууж байгаа л иддэг. Тиймээ энэ өдрийн 3 хоолныхоо аль нэгэнд нь энэ жүүсээрээ орлуулчих хэрэгтэй. Аль нэгэнд нь өглөө цайгаа уусан бол өдөр хоолоо идсэн бол оройн энэ жүүсээ уугаад өглөө цайгаа уучаад өдөр нэг жүүсээ уугаад тэгсээр нэ оройныхоо хоолыг иддэг ч юм уу заримдаа нэг тийм гараад фитнес хиймээр санагдаад нэг гараад гүүмээр санагдсан үедээ гараад гүүгээд фитнесээ хийж явах үедээ өглөөнийхөө жүүсийг одоо брекфаст болгоод уучин штэ. Тэгэнгუутаа өдөр нь яг айтайхан хоолоо идээд оройн бас хөнкөө ингээд хоолоо идчих хэрэгтэй. Өдөрт нэг л удаа энэ жүүсийг уухад хамаагүй их детокс хийгээд одоо биеийн нөгөө энергийг сулруулахгүйгээр
маш гоё ингээд цэвэрлээд эрт хүчтэй хэрнээ жин маш сайн барьж өгдөг юм жуус байгаа. Магадгүй та өнөөдөр 80 кг жинтэй 90 кг жинтэй байж болно. Магадгүй та 80 кг 90 кг жиндээ сэтгэл хангалуун байж болно. Сэтгэл хангалуун байх юм бол заавал тураад жуус мүс уугаад дайт майт бариад хүнд таалагдахын тулд ингээд шаардлага байхгүй. Та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ жиндээ сэтгэл хангалуун бус байх юм бол энэхүү одоо амархан жуусыг хийж угаад өдөрт нэг удаа хийж угаад өөрийгөө зовоохгүйгээр үнэхээр ингээд байн ингээд жин дээр гарч зогсоод ингээд өөрийгөө зовоогоод стресс төлөхгүйгээр маш юм удаан хугацааны туршид багаар ингээд жингээ хараад нэг л өдөр ингээд толинд харахад ингээд айгүй сайн ингээд жин хасцсан байдаг. Тэгээд энэ хүү жуусыг одоо хийж угаарай гэж зөвлөмөр байна. Таны одоо өнөөдрийн 80 кг 90 кг чинь нэг өдөр пицца идэл ийм болчоогүй шүү дээ. Тэгэхээр тэрнтэй яг адилхан таны өнөөдрийн жин чинь нэгэн өдөр дайет бариад арилна гэж байхгүй. Тийм учраас яг өдөр тутмынхаа зөв одоо хооллолт, зөв снэка хоолоо тааруулаад, тохируулаад маш жижигхэн тавганд хийж идэ. Усаа сайн уугаад зөв хоолтыг ер нь зуршил болгож ижил жингээ хасдаг. Жингээ ер нь ихэд өөрийнхөө хүссэн хэмжээнд бол байлгаж чадна. Тэрнээс биш өөрийнхөө жиндээ байгаа өөртөө итгэлтэй байгаа хүмүүсийг бол заавал жингээ хас, заавал 55 кг бол гэж би хизэж ерөөсөө тэгдэг. За би бол энэ жуусыг сая чинь юу лээ? Манай хүүхд чинь 1 нас биш 7 сартай хөхнөөс гарсан. Тэгээ хөхнөөс гарснаас нь ахуулаад яг өөрийнхөө жинд анхаарч эхэлсэн. Харж ингээд эхлэхдээ би шууд хамгийн түрүүнд жоохон ингээд тасгал хөдөлгөөн хийгээд ойрхон жимд ингээд очиж жоохон гүгээд өөрийгөө жоохон тийм хөдөлгөөнд оруулсан л да. Маш их хөлөрсөн, маш их одоо ядарсан нэлээд хөдөлгөөнд ингэж оруулж агаад хоолоо жоохон хасч эхэлсэн. Өглөөнийхөө хоолыг яг иддгээр идэн, өдрийн хоолыг иддгээр идэн, оройныхоо хоолыг том тавгаар иддэг гэсэн бол жижиг тавг болгож идсэн. Ийм жижигхэн тавгаар идсэн. Тэгээд мэдээж үлсэн шүү дээ. Үлсэж байгаа хоорондоо нэг жоохон самар ч юм уу, йогурт гэж өөрийгөө жоохон хуурж агаад тэгэл эртхэн унтчихдаг байсан. За тэгээд 9-10 сартаагаас нь ахуулаад энэ жуусыг хийж ууж эхэлсэн. Ягаад тэгэхээр жимд хүйд ингээд өсөөд идэг. Өсөөд байгаа хэрнээ хүн жим идэхлээр нөгөө жимцэн хүн чинь хүн жим идэхлээр чинь нөгөө цагийн турш 2 цагийн турш ингээд калори шатаагаад зөндөө их юм хийгээд ядарч үржирчээ шууд өөр юм идэхлээр чинь ингээд шууд калори ингээд нэмээд тэгсэн хэрнээ надад ямар нэгэн уух юм ч юм уу идэх юм ч юм уу хэрэгтэй байгаад байсан л та. Тэнгууд миний нөгөө идэх боломжтой уух боломжтой юмнууд маань дандаа калори ихтэй юмнууд байгаад байсан байхгүй. Тэгээ би бодчоод салаад хутгаж нэг хэсэг идсэн. Тэгээ салаад хутгаж идэх тахлаар чинь айгу ууддаг шүү дээ. Нэг юм хэдэн ногоо ингээд хутгаал идэх тахлаар айгу ууддаг ингээд нэг өсрэл нэг 2-3 хоног л иддэг. Тэгээд уудаад ахаар нь яд юм блэ гэж зүгээр ингээд Pinterest ингээд ухажгаад жуус харин жуус ингээд сонирхож үзээд тэгээ ер нь ягаад фреш жуус ингээд шахаж уугаад иж болдго юм бэ лээ. Гэтэ тэр ногоог идчихэж бидний бодисын солилцоо явагдана те зөв нөгөө кальц одоо нөгөө тэр жимс ногоон дотор ч маш их төрлийн амин дэм А витамин, Б витамин, С витамин, Д витамин бүгдээрээ байж байгаа шүү дээ. Тэр болгоныг бид нар авах хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө салаадаа идэх гэхлээр чинь айгүй залхаад те уйдаад байгаа учраас ер нь шүүсээ шахаад уучвал амар юм шүү те. Энийг аяга улаа болоо ер нь бол. Тэгэж одоо жуус ууж эхэлсэн. Миний хувьд бол нэг 6 ширхэг имийг хооронд нь ингээд холиод ингээд шүүсийн шахацдаг. Гэхдээ жимсийг бол нэг оруулаад хэрэггүй. Жимс бол яагаад гэвэл маш их чихэртэй алим, оранж те ингээд ер нь watermelon маш их чихэртэй учраас аль болох болгоомжтой ганцхан жимс л оруулдаг би. 6 төрлийн юм шахлаа гэж утгаад чинь 5 нь хүнсний ногоо, vegetable, нэг нь зөвхөн жимс гэж би сонгодог байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө талан ногоо, талан жимс гэхлээр арай чихэрлэг те нэг юм жингээ байх гад уугаад идэг тэгсэн ирнэ ингээд чихэр уугаад харч бас харшилдаад эхэлж байгаа байхгүй юу. Чихэр авж л байгаа цагт бол жин хасна гэж бол байхгүй шүү дээ тий. Энийг хэсэгтээ би чинь ууж агаад жимдээ тэгж байж байгаа. Манай группийн охтууд мэдж байгаа би дандаа хуваалцдаг байсан. За тэгээ сүүлийн үед яг нөгөө 55 кг жим хүрсэн. Би яг 55 кг түрүүний хэлсэнчлэн те би 55 кг болно гэж би зүтгээгүй. Тэгтээ зүгээр л уугаалсан. Нэг өдөр би манад энэ жим байдгийг ч би мэддэггүй байсан. Тэгсэн чинь ингээд жим байж хаар би жин дээр гараад зогсон чинь миний жин 55 кг болсон байсан. Бүр 54.8 болсон байсан. Тэгээ би гайхаад би чинь өмнө нь би хизээж 55 байтугай 50-ын тоороо орж үзээгүй байхгүй юу. Хүүхэд гаргахаас өмнө би чинь жоохон тийм мератай байсан. Нөгөө
багада жоохон өвдөөд хүчтэй тариулаад би 65 кг мас ер нь доошоо хитэрдэггүй байсан л да ер нь. Тэгэл би өөрийгөө чинь угаасаа нэг том ястай болохоор яс маань ингээд жин авчдаг. Дээрээс нь өөрөө жоохон юм хацарны махтай болохоор ингээд жоохон тарган байгаад гэж би боддог байсан л да. Тэгээд үнэндээ би 55 кг байж үзээгүй. 50 руу ч орж үзээгүй. Тэгээд 2 хүүхэд гаргасны дараа ингээд зөв хооллоо жуус мүс уугаад. Тэгээд жин дээр гаргаад зогсоод харсан чинь 55 кг болцсон байсан. Тэгээд би бодсон л да хөөх 55 кг болцсон. За энэс цаашлаад яах юм бэ те? Энэс цаашлах юм бол угаасаа бүр ингээ яс арьс болчихно. Харин энэ дээр нэмээд би өөрөө булчингийн мас нэмэх хэрэгтэй мэн гэж ойлгоод жим дээд тэгээд жоохон булчингийн мас заас те нөгөө нэг юм бат мат одоо exercise хийх гар мар ингээд тиймэрхүү юмнуудыг одоо дасгалуудыг хийх гээд тэгээ нөгөө хүүхдтэйгээ зурлаад тэгээ сайхан хийхгүй тэгээ явж байгаа. Тэг ямар ч хэсэн 55 кг жинтэйгээ энээсээ нэмсэн юм алга хассан ч юм алга тэгтээ жүүсээ уухаа болцсон байж байгаа. Тэгтээ өнөөдөр ингээд та нартайгаа ингээд хуваалцсангаа өөрөө бас ууя гэж бодоод ингээд жүүсээ хийх гэж байна. Ягаад тэгэхээр сүүлийн үед би жоохон тийм буруу болоод байгаа л да. Гэрт жоохон тийм жанк юмнууд авчихлаа ингээд байхлаар идэх ах юм. Гэсэн чи арай чихэр маань ихсэн машин ирүүн дээр ингээд батг гарцсан. Тэгэхээр өнөөдрөөс харин жоохон нэг 2 хоногтой нэг ч юм уу энэ жүүсээ ууд юм лүү гэж бодоод тэгээд байж байна. За одоо жүүсээ хийцгээе. Ингээд жүүсэнд орох материалуудаа ингээд бэлдсэн байна. Би түрүү дэлгүүр яваад ингээд яцмага. За энэ болохоор миний жүүс шахдаг юм cooking juice maker байна. Энэ аюу жижиг юм айтайхан. Ингээд будааг шаагчнаас бараг л жижиг маад бараг л будааг шаагчтай юм адилхан юм өндөртэй юм жижиг аюу авсаархан хөөрх юм juice maker байгаа. Тэгээ энэ дотроо хийгээд шахна. За орцсон гэх юм бол спинач мэдээж спинач маш их одоо амин дэмтэй витамин С, А, Б, В гэдэг юу нэ эмэгтэй хүнд байх ёстой бүхэл одоо амин дэмүүд спиначд байждаг. Ер нь заавал жүүс шахаж уунч гэхгүйгээр ер нь хоолндоо заавал хийгээд хэрэглээд идчих хэрэгтэй. Монголоор бууцаа. За тэгээд нөгөө түрүүний хэлсэнчлэн нэг л одоо төрлийн жимс хийдэг, бусд нь ногоо байдаг гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр green apple-ыг бол жүүсэнд би хийх айгуу дуртай. Энэ нэг тийм чихэрлэг хөрхөө хэрнээ тийм эсэглэн шүү дээ. Айгуу гоё юм бэрэр амттай. Би нэг green apple-ыг дангаар мэдчих чаддаг байхгүй. Арай дэндүү эсэглэн тэгээд арай ээж нэгийг идвэл хийдэн за баг бардггүй. Айгуу хэцүү иддэг. Тийм учраас жирийн альмиг бол угаасаа зүгээр хазаал идчихтэй юм чинь тийм учраас green apple-ыг бол жүүсэндээ хийгээд уучдаг. Тэгэхээр жүүсийг айгүй гоё амттай болгодог. За дараагийнх нь энэ болохоор parsley байгаа. Parsley чинь монголоор яншуу гэдэг санагдаад байна. Parsley энэ болохоор айгүй жижигхэн хэрнээ жүүсэн дотор маш их витамин юм лээ. Би энийг бас мэддэггүй байсан. Зөвхөн хоолнд одоо салаатанд л хийж иддэг байсан. Тэгээ нөгөө загас магас жоохон тийм beef нөгөө овенд хийхэд амтлагдаг ч юм уу тэгжэл хэрэгэлдэг байснаас биш. Жүүсэнд бол ерөөсөө хийж итж үзээгүй. Угаасаа дангаар айгүй муу хамттай штэ. Тийм учраас жүүсэнд хийж сурж эхэлсэн. За дараагийн vegetable нь cucumber өргөс тэмхийг ингээ хоёрыг ингээ хийждэг. Өргөс тэмхнээс маш их одоо юу гардаг? Шүүс гардаг. За хамгийн гол найрлага маань бол юу байгаа? Селери байгаа. Селерийн ач тус гэх юм бол маш их ялангуяа эмэгтэй хүн бүр өдөрт заавал нэг юм банч нэг юм идчих хэрэгтэй гэдэг юм лээ. Заавал нэг идчих хэрэгтэй давсаг тэгээд болон нөгөө өндөвчний өрөвсөл те нөгөө эмэгтэйчүүдийн эрүүл ахуйд чинь селери хамгийн хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Тэгээд би энэ чи бас өндөвчний асуудлаас болоод эмэгтэйчүүдийн эмнэлэгт ингээ үзүүлээд emergency хүртэл орж исэн л та. Тэгсэн чинь намайг ерөөсөө л өдөр болгон л селери идчихсэн. Селери л идэх юм бол ер нь ямар ч эмэгтэйчүүдийн өвчнөөс айх аюулгүй гэжсэн шүү. За тэгээд үүн дээр нэмээд энэ cilantro энэ нөгөө нэг энэ чинь яг л яаш юм шүү. Энэ чинь яг энэ шүү шүү дээ. Тэгээд энэ юу юм бол мэдэхгүй. За энэ яаш шүү бол энэ бол cilantro
бас жоохон хийждэг. Энэ болохоор нөгөө нэг юм шороо шиг амттай шүү дээ. Нөгөө айгүй нөгөө Вьетнам хоолнд ороод идэг шороо шиг амттай. Энэс би жоохон хийдэг л дээ. Жоохон болгоомжтой амтдаг. Амтанд нь нөгөө жирэмсэн бахта нэг удаа пооны газар ороод тэгээ поо авах гээд орсон чинь 8 мохоо өнөртэй. Тэгээ тэрнээс биш поонд дургу болоод дээрэс нь силантро жоохон дургу болсон. Тийм учраас жоохон их юм. За тэгээд эдгээр бүгдэн дээрээ нэмээд бүгдээрээ ногоон өнгөтэй байгааз. Тийм, ер нь бол бүгд ногоон өнгөтэй байх хэрэгтэй. Энэ дээр нэмээд бас юу нэмж болно? Биз нэмж болно. Нөгөө хүрэн манжин нэмж болно. Өөр тэгэл зөндөө олон гой ногоонууд байгаад дэлгүүртэй. За тэгээд дээрэс нь нэмээд би нэг ганцхан ширхэг юм уу, хоёрхан ширхэг ч юм уу лимон ичдэг. Энэ нь айгүй тийм гоё эсгэлэн амт нэмээд. Тэгээ бас витамин N, витамин C учраас бас дотроос антиоксидант авч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр арьсаа гоё ойлгоё заавал нүүрэн дээрээ тий олон юм түрхээд ингээд тэгээд байх дургүй хүмүүс бол дотроосоо маш сайн эрүүл хооллоод эрүүл жуус уугаад байх хэрэгтэй гэж боддог. За ингээд жуусээ хийцгээе. Энийг ингээд байрлуулсан. Альмаа дүсчлээ. За одоо хийцгээе. За түр энийг авчих юм ингээд дүүрчлээ. Түр ишээ авч байгаа дод дээр нөгөө спинич нэмэн шүү дээ тий. Түр энэ аяг руугаа хийчихье. Бараг дүүрчдэг гинэ. Чих самсаад үзье. Yummy. Спинич ийм өтгөн хараа. Айгүй нөгөө нэг юм ташил сайтай ийм жуус гардаг. За энийг хийлээ. Хутгачи. За нөгөө спиничний өтгөн өнгө мэн ороод ийм гоё өтгөн өнгөтэй болчлаа. Энэ бэлэн болцсон. Айгу гоё амттай болчихжээ. Заримдаа ингээд ойр тийм сэтгэлийн муугаг амар гоё юм. Нөгөө өдөр болгон баг уудаг бах та. Заримдаа ингээд зүгээр нэг юм алим дууссан ч юм уу свит юм байхгүй болцсон гэдэг ингээд тань ногоо ингээд шахаад уучдаг гэсэн. Угаасаа бүр ингээд айгүй юм ногоон жуус уух донтой болсон байсан л да нэг хэсэг. Тэгээд уугаад бол жоохон сонио амттай. Гэхдээ миний хувьд бол зүгээр уучдаг. Хүмүүс бол манай групп дээр нэг охин бичсэн байсан. Өөрийн чинь одоо хийсний дагуу ингээд жуус ногоогоо ингээд шахаж уулсан чинь бөөлжсөн гээ. Яа, бөөлжч магадгүй. Гэхдээ энд бол ингээд ногоо алим нэмсэн. Бас хоёр ингээд жижигхэн өмнөөс хоёрыг хийсэн шүү дээ. Ийм жижигхэн хоёр лимон хийсэн болохоор айгүй гоё амттай болчих. Аяг дуугаагүй өстой гоё юм. Энэ аяг бол энэ чинь нэлээ их гранта аяг штэ. 300 г бахаа юм. Нэг капнаас илүү их ордог юм. Нэг юм 300 г-ийн аяган дотор сая юу орчих вэ? Нэг юм урт селери гэхдээ айгүй жижигвтер. Нэг урт селери, нэг ногоон алим. Тэгээд юу? Тал өргөс тэмэх. Тэгээд жоохон арсли, жоохон яшгүй. Орлоо штэ ер нь бол тийм их юм бол ороод идэггүй. Тэгэл нэг юм аяг болчдөг. За тэгээд та нар маань гэртээ жуусээ хийгээд уугаарай.
усан жиндээ хүрээрээ гой болоорой. Зөвхөн жин гэлтгүү арсанд маш их хэрэгтэй шүү. Энийг уугаад хахаар арс бүр маш гоё болдог. Нөгөө антиоксидант дотроосоо ингээ авч байгаа учраас арс чи өөрөө бохирдохгүй. Нөгөө congested болоод те нөгөө арсны нүкс өвөн дотор хар батга цагаан батгах чинь нуугдаад те арс чинь өөрөө ингээ бөглөрөөд байгаа штэ бохирдоод тэрийг чинь дотроос чинь гоё цэвэрлэж өгнө гэсэн үг. Антиоксидант учраас хотоодын чинь маш гоё чөлөөтэй байлгана, цэвэрхэн байлгана. Хотоодын дотор чинь ингээд янз бүрийн юм үлдээгээд те манайх шиг ялангуяа хүнд мах идээд айгүй хүн тоолдог хүмүүс штэ цойвон бууз хуушур бол үнэндээ хүн тоолнууд маш их хүнд одоо гурил махыг бид нар хотоодондоо байнга байлгадаг. Шүн олгоо ингээд унтах гад идчих хахад бидний хотоод тэр их хүнд махыг чинь ажилуулах гад ингээд ажиллаж идэг. Тэгээд тэрний оронд ганц удаа жуус угаал унтчихад хотоод ч юм бүр үнэхээр их баярлна гэвд тоо. Өө ямар гоё чөлөөтэй сайхан юм бэ? Ямар гоё ашиг шинтэй юм ороод ирвэ те. Өө нөгөө гурил мах төмс чинь орж ирсэнгүй штэ. Ийм гоё жуус ороод ирлээ гэдэг айгу баярлах бах. Заавал жингээ хасах гэж байгаа ч гэлтгүү те. Заавал эмэгтэйчүүд ч гэлтгүү. Заавал арсандаа кэр хийж ийн ч гэлтгүү. Ингээд жуусээ ингээд гоё ногооны жуус шахаад гэрийнхэндээ нөхөртөө те хүүхдүүдтэй ингээ хийж өгөөд байх хэрэгтэй. Маш их одоо амин дэмтэй битүү витамин, битүү одоо кальцаар баялаг жуус байгаа штэ те. Тэгэхээр за амжилт. Жуусээ хийж угаарай. Баяр таа.